2020 оны 1 сарын 15 ширүүн салхи эсгэрсэн өвлийн хүйтэнд 28 настай Хейн ердийн өдрүүчгээ өглөө гэрээсээ гараад явжээ. Аав ээжтэй би ажилдаа яваад ирье гэж хэлээд гарсан гин. Хейний ажил гэрээс нь тийм ч хол биш, ойрхон газар байсан. Гэтэл тэр өдөр Хейн гэртээ ирсэнгүй. Аав ээж нь санаан зовж утас руу залгасан боловч утас нь унтраастай байлаа. Аав ээж нь Хейнийг шүнжин хүлээсэн боловч ирсэнгүй. Утас нь ч холбогдохгүй, холбоо тасарсан хэвээр 2 хоног өнгөрсөн. Аав ээж нь Хейний өрөөг шалгаж үзтэл хувцас, өдөр тутмын хэрэглээний зүйлс бүгд алга болсон байжээ. Тэр зүгээр нэг алга болсон биш, урьдчилан төлөвлөж зориуд эд зүйлсээ бэлдээд гэрээсээ явсан байлаа. Аав ээж нь хүүрүүгээ Хейний эрэгтэй дүүрүүн залгаж үзсэн. Эгчийнхээ талаар ямар нэг зүйл мэдчихэж магадгүй гэж бодоод. Гэтэл Хейний дүүнч бас аавынхаа утсыг авахгүй байлаа. Харин ээжийнхээ мессежинд ийм хариу бичсэн байлаа. Аав руугаа яаралтай залгаарай. Эгчигээ холбогд гэж хэлээрээ. Эгч нь хинтээ хаагуур яваад байгаа юм бэ? Эгчтэй сайн хэлээд гэртээ хурдан ир гэж хэлээрээ. Аав нь бүгдийг уучлана гэж байна. Уулзаад ярилцъя. Уучлаарай. Би очиж чадахгүй. Эгч надтай хамт байгаа. Би эгчигээ хамгаалнаа. Эцэст нь эцэг ихэн цагдаагийн хэлц дээр очиж эгч дүү хоёр алга болсон тухай мэдэгдэл өгчээ. Гэтэл цагдаа эцэг ихт нь итгэхийн аргагүй үг хэлсэн. Танаа хоёр хүүхэд чинь Сөүлд байгаа. Өмгөөлөгч авчихсан. Аавыгаа шүүхэд өгнө гэд явж байна лээ. Надад 2020 онд нэг имэйл ирсэн. Имэйл явуулсан хүн нь Хейний төрсөн дүү байсан. Эгч маань аавд байнга зодуулдаг. Үнэхээр төвчхийн аргагүй хэцүү байсан болохоор дүүгээсээ тусламж хүсч очсон юм байна лээ. Тэгээд дүү над руу имэйл явуулсан байсан. Энэ хэрэг Хейн охин ааваасаа нууцаар нэг залуутай үерхэж ирснээс үүдэлтэй байжээ. Хейн 28 наснда анх удаа хүнтэй үерхэж үзсэн байжээ. Найз залуутайгаа нууцаар үерхсэн шалтгаан нь аав нь маш их ууртай, гэр бүлийнхнийгээ байнга хүчирхийлдэг хүн байжээ. Хейн 1 сарын 1-нд шинэ оны эхний өдөр аавдаа зориг гарган найз залуутай болсноо хэлжээ. Аава, би танд нэг юм хэлэх гэсэн. Та битгий уурлаарай. Би найз залуутай болсон. Би энэ хүнтэй сууя гэж бодож байгаа. Энэ үгийг сонсмогцоо аав нь маш их уурлаж эхэлсэн. Хейнийг хайр найргүй зодож эхэлсэн. Чи өдий хүртэл надаас нууцаар эрэгтэй хүнтэй уулзаж явсан юм уу? Хэд удаа уулзсан чи? Тэр эрэгтэй нь юун чамд тэгж их таалагдаад уулзаад байгаа юм? Хейн охиныг найз залуутай болсныг нь мэдээд аав нь бүтэн 7 хоног зоджээ. Эцэст нь Хейн дүүрүүгээ залгаж тусламж хүссэн байгаа. Дүүн цагдаа дуудлага өгч цагдаагийн ажилчид ирж байж хүчирхийлэл нь зогссон гин. Хейн охин ээжээсээ тусламж хүсэлгүй дүүрүүгээ залгасан шалтгаан нь ээж нь бас адилхан аавынх нь байнгын хүчирхийлэлд өртөж ирсэн хүн байсан. Ээж нь охиноо хамгаалах ямар ч бодлого болтлоо удаан хугацааны турш хүчирхийлэлд өртсөн хүн байсан. Яг энэ явдлын дараа дүүн над руу зориг гаргаж имэйл бичсэн юм байна лээ. Би имэйлийг нь уншаад нөхцөл байдал үнэхээр ноцтой хүнд байгааг ойлгосон. Тиймээс хамгийн түрүүнд Хейнийг гэрээс нь тусгаарлах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Яаж ийж байгаад аавдаа мэдгэлгүй нууцаар эгчигээ гэртээ авчир гэж дүүд нь хэлсэн. Хейн охин гэрээсээ цухтна гэдэг тийм амар байгаагүй. Учир нь аав нь охиныхоо ажлаас нь тарах цаг, ажлаасаа гараад гэр хүртэл ирэх хугацааг нь хүртэл нарийн тооцдог байсан гин. Яг тогтсон цагтаа ирж байна уу үгүй юу гэдгийг байнга шалгадаг. Тиймээс Хейн нууцаар нэг чимдаан гэрийнхээ буланд нууж тавиад ажилдаа явахдаа баг багаар хувцас хэрэгтэй зүйлсээ дүүгийнхээ гэрлүү зөөжээ. 7 хоногийн турш ачаагаа зөөж сүүлийн өдөр бүх ачаагаа аваад хурдны автобусанд суугаад Сөүл рүү хөдөлсөн. Аав нь Хейний байж болох бүх газраар нь явж эхэлсэн. Ажил дээр нь очиж ажлынхантай нь уулзаж, тусдаа амьдарч байсан дүүгийнх нь байрны гадаа отож зогсож байгаа нь хүртэл CCTV камерт бичигдсэн байлаа. Аав нь охиноо хайгаад явж байхдаа их нэртэйгээ ярьсан яриа нь машин суйрлуулсан хар камерт бичигдсэн байлаа. Мөрдөн байцаагчид тэр яриаг нь баримт болгож хадгалж авсан.
Яаж ингэж намайг хуурч чадчихна? Эмэгтэй хүний сэтгэлийг ойлгох хэцүү гэж яг үний юм аа. Би үнэхээр ойлгохгүй юм байна. Та нар чинь угаасаа юм сони юм уу? Би мэдгүй. Гү чи ч гэсэн эмэгтэй хүн биз дээ. Өөрөө дургуцаад гараад явчихж байгаа юм чинь би яах юм бэ? Гү тэгээ зүгээр гэртээ хүлээгээ суу гээд байгаа юм уу? Тэгэд намайг яа гээд байгаа юм бэ? Энэ юу ч бишээ. Энэ ярианы өмнө аав нь бүр итгэхийн аргагүй бүр сонин үг хэлдэг. Би тэр охинтой ямар ч холбоогүй хүн юм уу? Би аав нь бас найз залуу нэзтэй. Намайг яаж хуурч чадчихна? Намайг хуурсан гэхээр үнэхээр уур хурж байна. Эмэгтэй хүний сэтгэлийг ойлгох хэцүү гэж ярьдаг. Үнэхээр үнэн үг юм аа. Аав нь үнэхээр өөрийгөө охиныхоо аав бөгөөд хайртай хүн гэж ярьж байлаа. Охиндоо бит хоёр үерхэж байгаа шүү гэж байнга хэлдэг байсан гин. Тэр байтугай бүр охиндоо чи миний эхнэр гэдгээ мэдж байгаа зү. Чи бол миний хоёр дахь эхнэр гих мэтэр ярьдаг байсан гин. Хэн охин тусдаа гарвал нөхцөл байдал арай өөр болох байх гэж бодоод их сургуульд орсныхаа дараа зориуд тусдаа байр түрээслэн амьдарч эхэлсэн байлээ. Гэхдээ хичээлээ дараа түрээсийн байрандаа ирэх бүртээ заавал аав руугаа залгаж ирснээ мэдэгдэх ёстой байсан. Тэгээд аав нь утсаар юу гэж ярьдаг байсан гэж хол байгаа болохоор чамайг маш их санаж ийн. Нүүр биеийг чинь хармаар байна. Над руу зураг явуулаадах. Би Хэйнийг дагуулаад шууд Сөүлийн эмэгтэйчүүдийг хамгаалах Хебарагийн төв рүү явсан. Хебарагийн төв бол төрөөс ажилуулдаг бэлгийн хүчирхийллийн хохирогчдод эмнэлгийн тусламж, сэтгэл зүйн дэмжлэг, мөн мөрдөн шалгах ажиллагаанд шаардлагатай нотлох баримт цуглуулахад тусалдаг байгууллага. Хэйн надтай хамт очиод тэр төв дээр 3 өдрийн турш нийтдээ 20 цагийн турш хохирогчийн мэдүүлэг өгсөн. Сонсоход бүр үнэхээр сэтгэл өвдөм. Яаж энэ бүх цаг хугацааг давж туулсан юм бол гэж бодохоор мэдүүлэг өгсөн. Нэг өдөр Хэйн гэртээ жаахан оройтойд иржээ. Тэгсэн аав нь чи эрэгтэй хүнтэй уулзаад ирсэн үү? Та хоёр унтсан уугүй юу? Над өмнөө хэлээдэх. Ингэж хэлээд Хэйнийг зодож эхэлсэн. Гэтэл үүнээс ч аимшигтай зүйл болсон. Айсандаа юу ч хэлж чадахгүй чичрээд сууж байсан Хэйнийг төрсөн аав нь хүчинтжээ. Аав нь Хэйнийг бүтэн 7 хоногийн турш хүчирхийлсэн. Хэйн гэрээсээ зугтаж гарахынхаа өмнөх өдөр хүртэл хүчирхийлэлд өртсөн байсан. Хэйн охин 7 хоногийн турш хүчирхийлэлд өртөөд арай гэж нэг гэрээсээ зугтаж гарч ирээд надтай уулзсан. Хэйнийг дагуулад эмэгтэйчүүдийг хамгаалах Хебарагийн төв дээр очиж бүх шинжилгээ өгсөн. Бэлгийн хүчирхийллийн хохирогчид хийдэг тусгай шинжилгээнд хамрагдсан. Гэмт хэргийн нотлох баримтуудыг маш хурдан хугацаанд цуглуулж чадсан. Дүүн над руу хамгийн анх имэйл бичихэд би шууд цагдаад мэдэгдэж хэлээгүй шалтгаан байсан. Шууд цагдаад удажчихвал хэргийг нь яг араас нь нарийн шалгаж явах боломжгүй болдог. Дуудлагын цагдаа нар ирээд шууд аавыг нь баривчлаад явахгүй. Баривчлахын тулд заавал нотлох баримт шаардлагатай болдог. Дийлэнх гэр бүлийн хүчирхийлэгч ирчүүд цагдаа ирээд явсны дараа бүх баримтаа устгадаг. Дуудлага өгсөн гэр бүлийнхээ гишүүнийг бүр илүү зодох, айлган сүрдүүлэх, хүчирхийлэх тохиолдолч олон гардаг. Тиймээс иймэрхүү кейсээр маш болгоомжтой бүх баримтыг цуглуулж агаад нэг сайн хөдлөх шаардлагатай байдаг. Хэйн охиныг 6 дугаар анги дөнгөж 12 настай байхад нь болсон явдал. Тэр өдөр аав нь Хэйний ээжийг чи өөр хүнтэй явуулсан гэж буруутхан аимшигтайгаар зоджээ. Хэйн ээжигээ зодуулж байхыг хажуугаас нь харж маш их айж юу ч хийж чадалгүй сууж байсан. Гэтэл аав нь гинт Хэйн рүү ойртож ирээд хэлхийн аргагүй бузар хэрэг үйлдсэн. Араатнаас 7 дор аав нь тэр өдрөөс хойш өөрийн төрсөн охиноо байнга хүчирхийлдэг болжээ. Хэйн охин жоохон байсан болохоор юу болоод байгааг тухайн үед ойлгож чадаагүй. Энэ бүгд хүчирхийлэл гэдгийг 15 наснда ойлгож мэдсэн байгаа. Яаж мэдсэн бэ гэхээр нэг өдөр сарын тэмдэг нь ирэхгүй байсан гэсэн. Дөнгөж 15 наснда жирэмсэн болсон байгаа. Хэйн дунд ахлах сургуульд байх хугацаанд нийт 4 удаа үр хөндүүлэх мэс засал хийлгэсэн. Тэр бүх жирэмслэлт нь төрсөн аавынх нь хүчирхийллээс болсон. Тухайн үед сурагч байхдаа эмнэлэгт орж абортонд орсон бүх эмнэлгийн бичгүүдийг ч нотлох баримтаар цуглуулсан. Гэтэл аав нь баривчлагдаад цагдаагийн байцаалтын үеэр юу гэж мэдүүлэг өгсөн гэж бит хоёр хоёулаа дуртай байсан.
Би охинтойгоо бэлгийн харьцаанд орсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. ДНХ нотлох баримт гарсан болохоор би үүсэхгүй. Гэхдээ охин маань ч гэсэн намайг хайртай хүн шигэ боддог байсан. Бит хоёр харилцсан дуртай байсан. Дуртайдаа хийсэн үйлдэл юу нь буруу гэж. Мөрдийн шалгалтын явцад Хейн 12 настай байсан 2004 оноос 2020 он хүртэл нийт 15 жилийн турш төрсэн аавынхаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон. Гэмт хэрэг 7 хоногт дор хаяж нэг удаа үйлдэгддэг байсныг ээжийн мэдүүлэг, охины мэдүүлэг баримтаар илрүүлсэн. Мөн аавынханд барьж байсан гар утаснаас хүчээр хийсэн бичлэг, зураг маш олноороо илэрсэн. Төрөл садны хүрээнд үйлдэгддэг бэлгийн гэмт хэргийн хувьд хохирогч ихэвчлэн бага наснаасаа эхлээд маш удаан хугацаанд хүчирхийлэлд өртсөн байдаг. Тиймээс яг аль өдөр, аль цагт юу болсон гэдгийг нэг бүрчлэн тогтоох маш хэцүү. Хейний хувьд ч бодитоор болсон бүх үйл явдлын ердөө 10-1 ч хүрэхгүй хэсгийг л ярьж чадсан байх гэж би боддог. Гэсэн хэдий ч гэмт хэргийн жагсаалт бүхий баримт, цаас, зузаан үнэхээр их байсан. Тэгвэл аавынх нь энэ бузар нууц 15 гаруй жилийн турш яагаад Хейний амнаас гаралгүй энэ бүх аимшигт хэргийг дотроо түгжиж ирсэн юм болоо? Хейний мэдүүлэг дотор ийм үг байсан. Хүчирхийлэл болж байх үед би өөрөө ч мэдлгүй унтчихдаг байсан. Төрөл садны бэлгийн хүчирхийллийн олон хохирогч яг үүнтэй төстөө мэдүүлэг өгдөг. Энэ бол нэг төрлийн өөрийгөө хамгаалах арга гэж ойлгож болно. Хүн хөдлөгч боломжгүй, дуугарч чадахгүй айдас нь дээд зэгтээ хүрсэн үед хүний тарих өөрийгөө хамгаалахын тулд царцах хариу үйлдэл үзүүлдэг. Эрүүл ухаантай сэрүүн байдлаараа тэр бүх аимшигыг тисэх боломжгүй учраас сэтгэл зүйн түр хугацаанд өөрийгөө унтраадаг гэж ойлгож болно. Үүнийг хүүхдийн бэлгийн хүчирхийллийн үед илэрдэг унтаа байдалд орох хам шинж гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл удаан хугацаанд хүчирхийлэлд өртсөн хохирогч өөрийгөө хамгаалахын тулд ухаан санаагаа тасалж унтаа байдалд ордог гэсэн үг. Тэгвэл яагаад хүүхдүүд юу ч ярьж хэлж чадахгүй энэ бүгдэд дасан цогцож амьдрах гэж хичээдэг юм болоо? Шалтгаан нь гэр бүлээ хамгаалахын тулд энэ бүгдийг тисч өнгөрүүлдэг. Хүүхдүүд хүнд буруу өгч чаддгүй. Ямар нэг асуудал үүсвэл өөрийгөө буруутгах хандлагатай байдаг. Төрөл садны хүрээний бэлгийн хүчирхийллийн нийт хэргийн ердөө 4% л ил болдог гэсэн судалгаач бий. Хохирогч байгаа, гэмт хэрэг болсон. Гэхдээ хинч мэдэгдээгүй учраас нийгэмд ил гардаггүй. Ийм гэмт хэргийг далд гэмт хэрэг гэж нэрлэдэг. Гаднаас нь харахад ийм гэмт хэрэгтнүүд жирийн нэг аав шиг харагддаг. Зарим нь бүр нийгэмдээ орон нутгатаа хүндлэгддэг хүмүүс байх нь ч бий. Тийм болохоор хохирогчид бусдаас тусламж авч чаддаггүй. Зарим тохиолдолд бүр өөрийнх нь гэр бүлийн хүмүүс хүртэл ойлгодгүй тэр хохирогчийг буруутгадаг. Хейч мөн адил ээжтэй байсан. Гэхдээ 15 жилийн турш ээжээсээ ямар ч тусламж авч чадаагүй. Би Хейний ээжтэй нуулзаад та гэмт хэрэг болж байхыг өөрийн нүдээр харж байсан уу гэж асуусан. Ээж нь надад хариулахдаа зочны өрөөнд ийм зүйл болж байхыг хэд хэд удаа харсан гэж хэлсэн. Гэхдээ хараагүй юм шиг өнгөрдөг байсан гэсэн. Заримдаа галтогоо руугаа цухтаад орчихдог. Нэг өдөр Хейн өрөөндөө унтаж байгаа дүр үзүүлээд хэвтэж байжээ. Тэгсэн аав нь Хейнийг унтлахын өрөөнөөсөө дуудсан гин. Хейн айсандаа очоогүй. Сонсоогүй мэд дүрсгэж нүдээ чанга анаад хэвтэж байтал ээж нь өрөөнийхөө хаалгыг онгойлгоод аав чинь чамайг дуудаж байна. Гараад ир гэж хэлсэн гин. Охиныхоо нулимсыг 15 жилийн турш тоолгүй орхисон ээж нь яг ямар сэтгэл зүйтэй хүн байсан юм болоо? Ээж нь өөрийгөө зөв илэрхийлж чаддгүй, үгээ зөв хэлж чаддгүй хүн байсан. Ямар нэг зүйл хэлэх гэхээр байнга ээрч би яаж хэлэх ёстой юм бэ? Би юу гэж хэлэх юм бэ гэж давтаж асуудаг байсан. Энэ бол хүчирхийлэл, аваар осол, гэмтлийн дараах стресс эмгэгийн нэг нийтлэг шинж тэмдэг. Хүн тэсвэрлэхийн аргагүй айцтай нүүр тулах үед тархины зүүн урд хэсэгт байдаг хүний ярих үйл ажиллагааг хариуцдаг Брокагийн бүсийн идэвхжил огцон буурдаг. Бид нар ярьдаг да айгаад үг амнаас гарахгүй байсан гэж. Яг энэ нь тархины ярианы үйл ажиллагаатай холбоотой. Хейний ээж гэрэлсэн цагаас хойш бараг бүх амьдралынхаа туршид нөхрийнхөө архаг хүчирхийлэл донд амьдарч ирсэн нь тогтоогдсон.
Тиймээс ээж нь эрүүл ухаанаар бодож зөв шийдвэр гаргах чадвараа аль хэдийн алдсан байх магадлалтай. Магадгүй ээж нь нөхрийнхөө бэлгийн хүслийн бай болохоос өөрийгөө холдсон гэдэгтээ дотроо тайвширч байсан байж болох юм. Охин нь зовж байгааг мэдэж байсан ч яаж хамгаалах, юу хийх ёстойгоо ч ойлгохгүй байсан байх. Төрөл садны бэлгийн хүчирхийлэл үлддэг гэмт хэрэгтнүүд өөрийн амьдралд хуримтлагдсан сэтгэл ханамжгүй байдал уур бухимдлаа гэрээхэндээ үйлдэж тайтгардаг. Тэд гэр бүлийн дотор хамгийн сул дорой, өөрийг нь эсэргүүцэж чадахгүй, асуудал гаргах магадлал хамгийн бага хүнийг бай болгож сонгодог. Ийм нөхцөлд гэмтэтгээд гэр бүлийн дотор хязгааргүй эрх мэдэлтэй хүн шиг авирлаж хамгийн харгас, хамгийн бузар хүслээ хэрэгжүүлэн түүнээсээ сэтгэл ханамж авдаг. Ингэж аимшигтай муу тойрог дахин үргэлжилж давтагдсаар байдаг. Аав нь ээжд нь байнга ингэж хэлдэг байсан гин. Би охинтойгоо ийм харьцаатай байгаа нь бүгд чамаас болсон заа юу. Чи өөр хүнтэй явуулсан болохоор би ингэж байгаа. Хэйн тэр үгийг сонсох бүрдээ ээжийнхээ гунигтай царайг хараад бүрч их сэтгэл нь өвдөж шаналдаг байжээ. Нотлох бүх баримтыг цуглуулж агаад цагдаагийн хэлцээр очсон. Мөрдөн шалгах ажиллагаа шууд эхэлсэн. Баривчлах зөвшөөрөлж гарч аав нь шууд баривчлагцсан. Хэйн 15 жилийн турш өөрийг нь хүчрхийлсэн төрсөн аавынхаа талаар бичиж хатуу шийтгэл оноож өгөөч гэсэн агуулгатай үндэсний өргөдөл гарган ерөнхийлөгчд хандах сайтад нийтлсэн. Тэр өргөдлийг уншсан 250 мянган орчим иргэн дэмжиж гарын үсэг зурсан. Нэгдүгээр шатны шүүхээр прокурор түүнд 30 жилийн хорих ял төлөвлөж яллах дүгнэлт гарсан. Харин шүүхээс 25 жилийн хорих ял оноосон. Мөн хүүхэдтэй холбоотой байгууллагад ажиллах эрхийг 10 жилээр хязгаарлаж 20 жилийн хугацаанд цахим шагаавч зөвөх шийдвэр гаргасан. Гэмтэтгээд шууд давж заалтсан. Бүр өмгөөлөгч хүртэл авч давж заалтсан гэж боддоо. Эцэст нь ял нь 20 жил болж буурсан. Яагад гэвэл тухайн үед иргэний шүүхийн маргаан тусдаа явагдчихсэн. Тэр маргааны явцад гэмтэтгээд өөрийн бүх хөрөнгөө хохирогчд шилжүүлж өгөхөөр болж иргэний нэхэмжлэлийг нь буцаасан. Энэ нөхцөл байдал ял буурахт нь нөлөөлсөн гэж үзсэн. Аав нь шоронд байхдаа гэр бүлийнхэндээ загтал илгээсэн байна. Тэрхүү загталтай хүчингийн хэрэгээр орсон болохоор энд намайг хүн гэж авч хилцэхгүй байна. Надад үнэхээр хэцүү байна. Би үнэхээр өрөвдөлтөй амьдарч байна. Хүмүүс танихгүй хүнтэйгээ ч ойлголцоод эвлэрээд тохиролцдог штэ. Би сайн ч вэ, муу ч вэ, аав ч нүдтэй. Ганц удаа уучлаад аавыгаа уучлалаа гэд өргөдөл бичээд өгчихөлдөө. За иймэрхүү хэргийн хохирогчдод бидний өгч чадах хамгийн хэрэгтэй дэмжлэг бол хууль шудраг ёсороо хатуу үйлчилдэг гэдгийг харуулах явдал гэж би бодож байна. Гэмтэтгээд өөрийн хийсэн хэргийн төлөө зохих шийтгэлээ бүрэн эдлэх ёстой. Мөн шоронгоос гарсны дараа ч дахин ямар нэг буруу зүйл хийх боломжгүй байхаар бид эцсийг нь хүртэл анхаарч харуулдах хэрэгтэй. Би иймэрхүү хэргийг зүгээр нэг азгүй хувь тавилан муу эцэг ихтэй таарсан гэж яриад хөнгөнөөр өнгөрөөсөө гэж хүсэхгүй байна. Учир нь хүүхэд эцэг ихээ өөрөө сонгож төрдгөө шүү дээ. Энэ бол нэг төрлийн гам шиг гэж ойлгох ёстой. Тиймээс төр нийгэм иймэрхүү хүүхдийн хүчирхийллийн хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн хэргийг заавал нухацтай анхаарч авч үзэх хэрэгтэй. Солонгос Табарагийн төвд улс даяар байдаг. Тэнд хохирогчдод зөвлөгөө өгөх, эмнэлгийн тусламж үзүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгтэй нотлох баримт цуглуулах хүртэл дэмжлэг үзүүлдэг сайн тогтолцоо бий. Тиймээс ийм зүйлд өртөж байгаа хүн байвал заавал мэдэгдэж, заавал тусламж хүсээрэй. Гадагшаа гарч ирэх зориг гаргаарай. Хэйн нэг удаа надад ингэж хэлсэн. Хэрвээ би гэрээсээ гарах зориг гаргаагүй байсан бол магадгүй насан туршдаа тамд амьдрах байсан гэж. Одоо ч хаа нэгтээ ганцаараа уйлж байгаа хохирогчд олон байгаа гэж би бодож байна. Хэцүү гэдгийг мэдэж байна. Гэхдээ яг нэг удаа ганц удаа л зориг гаргаасаа гэж хүсэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн ердөө 4% нь хүчирхийлэлд өртснөө мэдэгддэг. Яагад гэвэл нэг гэрт амьдарч байгаа гэр бүлийнхэн гишүүн, дээрэс нь өөрт нь очих газар байхгүй, мэдэгдлээч эцсийн хүртэл явж хүчирхийллээс нь өөрийг нь бүрэн хамгаална гэсэн баталгаа байхгүй учраас итгэж чадахгүй. Айсандаа 96% нь твчиж дуугүй амьдардаг гин. Хүчирхийлэгчид харин гаднаа жирийн нэг аав, сайн нөхөр, ажил хийдэг хүн, хүмүүстэй сайхан харьцдаг хүн шиг харагддаг. Гэхдээ гэрийн хаалганы цаана жинхэнэ араатан нуугдж байдаг.
Гэр бүлийн доторх бэлгийн хүчирхийлэл бол хохирогчийн амыг хамгийн их тагалдаг гэмт хэрэг. Яагаад гэвэл хүчирхийлэгч нь танихгүй хүн биш. Аав нь, хойд аав нь, ах, өвөө, нагад зах, хамаатан эсвэл гэр бүлийн ойрын хүн байх тохиолдолд хэлж чаддаггүй. Дахин нүүр царайг нь харах учраас цагдаад мэдгэдэхээсээ айдаг. Дээрэс нь хүүхдүүд бүх бурууг өөртөө авдаг. Би хэлчихвэл гэр бүлийн хооронд маш том асуудал үүснэ. Би гэрийнхнийхээ нүрийг цаашд харж чадахгүй гэж айдаг. Гэхдээ би энэ бичлэгийг үзэж байгаа охид эмэгтэйчүүдэд нэг зүйлийг маш тод хэлмээр байна. Өөрт чинь ямар ч буруу байхгүй шүү. Айсан болохоор дуугүй өнгөрүүлсэн, эсэргүүцэж чадаагүй. Гэр бүлээ бодоод олон жил нууж твшиж амьдрсан өөрт чинь ямар ч буруу байхгүй шүү. Буруутай хүн бол өөрийг чинь гэмтээсэн тэр хүн. Аав, ах, хамаатан байсан ч гэмт хэрэг бол гэмт хэрэг шүү. Энийг гэр бүлийн асуудал гээд нуун дарагдуулж яагаад ч болохгүй шүү. Хэрвээ өөрт чинь эсвэл таньж мэддэг хэн нэгэнд чинь ийм зүйл тохиолдож байвал ганцаараа биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө итгэж болох нэг хүнийг заавал олоорой. Багш, найзын ээж, хамаатан, эмч, нийгмийн ажилтан, цагдаа эсвэл хүүхдийн тусламжийн утас байж болно. Нэг удаа зориг гаргаад тусламж хүсэх нь өөрийн чинь амьдралыг аварч болно. Хамгийн аюултай үг бол гэр бүлийн асуудалд оролцох хэрэггүй гэх үг. Зарим гэр бүлийн асуудал дотор гэмт хэрэг нуугдж байдаг. Зарим хаалганы цаана хүүхдийн амьдрал сүрч байдаг. Тиймээс ийм зүйл сонсвол, мэдвэл, харвал надад ямар хамаатай юм гэж тоохгүй өнгөрөөж болохгүй шүү. Мэргэжлийн байгууллагад мэдэгдээрээ бидний нэг дуудлага нэг хүүхдийн амьдралыг аварч болно. Хей нөхөн 15 жилийн дараа гарч ирж чадсан. Хитрхи оройтсон гэж бодож болохгүй шүү. Өнөөдөр хэлж чадахгүй бол маргааш хэлж чадахгүй бол нэг хүнд мессеж бич. Ямар нэг байдлаар тусламжийн эхний хаалгыг тогшоорой. Хүчирхийлэл бол өөрийн чинь хувь тавилан биш шүү. Гэр бүл нэртэй шоронгоос гарах зам байдаг. Тэр замын эхний алхам нь дуугүй байхаа болох юм.